Сайн мэцгааны өнөөдөр би та бүхэндээ топ хэрхэн бүртгүүлэх талаар бичлэг хийх гэж байна. За, юуны түрүүнд өнгөрсөн удаа бид нэр топгийнхаа сайтанд гишүүнээр бүртгүүлсэн шүү дээ. Тэгэхээр одоо бүгдээрээ тэр гишүүнээрээ ID пассвортаараа шууд оръё. Интернет авсан уу? Интернетээр бүртгүүлэх гэж байгаа. Энэ дээрмж байгаа, доромж байгаа. Тэгэхээр аль нэгийг дараад. За ингээд топгийн маань бүртгэл ерөнхийдөө 4 үе шаттай байгаа. Тэгэхээр эхний үе шатн дээр бол та сургуулаа сонгоно гэсэн үг. За тэгэхээр өглөөнөөс хойш гацаад байсан чинь бүгдээрээ дуусчихжээ. Магам гээд харангуйтай нь бол бүгд судал дууссан байгаа гэсэн. За тэгэхээр энэ чинь Canada IQ дээр топгийн нэгийн судал байна. Энэ дээр хийж үзье. За ингээд сургуулаа сонгосныхаа дараа 2 дугаар шат нь зураг байхгүй бол энэ дээр дараад зураг хайна. За тэгэхээр зураг харуулад энэ зураг бүртгүүлэх гэж байгаа. Зураг бүртгүүлэх дээр дараад тэгэхээр таны бүртгүүлсэн зураг гараад ирж байгаа. За тэгэхээр зураг бүртгүүлснийхаа дараа дараагийн шат руу оръё. За 3 дугаар шатн дээр бол таны мэдээлэл гарч ирж байгаа. За энд үзэх юм бол нэр нь хаана аль сургууль дээр топгийн 1-р шатыг өгөх нь тэгээд энэ дээр зураг нь гарч байгаа. За ингээд өмнө нь бид нэр топгийн сайтанд бүртгүүлсэн болохоор таны мэдээлэл энэ дээр ингээ автоматар гараад ирж байгаа. За энэ дээр нэг нэмэлт хийж өгөх хэрэгтэй маань оюутан бол оюутан муу ажилдаг бол ажилдаг энийгээ хийж өгөх бичиж өгөх хэрэгтэй байгаа. За тэгэхээр 2 дахь оюутныг сонгочих. За ингээ утасны дугаар, гэрийн хаяг бүгдийг үзээд энэ асуулт нь бол топгийг ханаас мэдээж авсан бэ гэж байгаа. Тэгэхээр хамгийн доотлын интернет гэж биччихье. Тэгээд топ өгж байгаа зорилго нь төвчнөө шалгах гэж биччихье. За ингээд тэрнийхаа дараа энэ хоёрыг сонгоод за тэгэхээр ингээ бүртгүүлсний дараа таны мэдээлэл ингээ орсон байгаа. Ингээ мэдээлэлээ дахин нэг шалгаад хэрвээ мэдээлэл нь буруу байвал Сүжонхагийн дарах юм бол дахиж зарч болно. За басан гэж бодох юм бол энийг дараад нэг нь бол 35,000 вон, хоёр нь бол 40,000 вон гэж байгаа. Тэгэхээр төлбөрөө тушаахын тулд энэ эхнийх нь бол шинүүн карт гэж солонгосууд эргэлдэг. Зөний карт байгаа. Тэгэхээр бидний хувьд бол дансаар тушаахын сонгоод за энэ дээр утасныхаа дугаарыг бичиж өгнө. За утасныхаа дугаарыг бичсэний дараа энэ гарч ирж байгаа цонхон дээр ямар нэрнээс шилжүүлэхээ бичиж өгнө. За тэрний дараа энэ шилжүүлэх банкаа сонгох байгаа. За миний хувьд Commune-ыг сонгочих. За ингээд Calja-гийн дараад төлбөр ингээ баталгаажна гэсэн үг. Тэгэхээр та энэ гарч ирж байгаа дансны дугаар руу төлбөрөө шилжүүлэхэд таны топгийн бүртгэл баталгаажна гэсэн үг. Тэгэхээр өөрийнхөө бүртгэлийг дахиад харахын тулд энэ Naishom Chombu гэдэг байгаа. Энийгээ дараад тэгэхээр топгийн нэг ингээд Calja Chombu энийг дарахаар таны хэдэн төгрөг ямар данс руу шилжүүлэх ёстой нь ингээ гарч ирж байгаа. За та бүхэнд амжилт хүсье. Баярлалаа.